Сайн байцгаана уу? Өнөөдөр би хүн бүрийн дотоод ертөнцийн нэг чухал сэдвээр буюу мэдрэмжээ илэрхийлэхийн ач холбогдлын тухай ярих гэж байна. Бид бүгдээрээ баярлах, уурлах, гомдох, гуних гэд маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдэрч байдаг. Харин тэдгээрийг илэрхийлэх нь яагаад чухал вэ гэдэг талаар одоо ярилцъя. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж чадахгүй үед хүн гүнзгий ганцаар л мэдэрдэг. Энэ зүйл надад яг тохиолдож байсан. Одоо өөрийнхөө мэдрээд байгаа мэдрэмжийг яг юу болсон талаараа ингээд ярихад хүмүүс ойлгохгүй байх үед маш их ганцаарддаг юм байлээ. Яг тэрнтэй адилхан мэдрэмжээ бас илэрхийлэхгүй байх үедээ өөртөө хав дарах үед маш их ганцаарддаг. Тэгээд нэг тийм гаднаа тийм ингээ харахад зүгээр сайхан харагддаг боловч дотроо тэр одоо сөрөг мэдрэмжүүдээ буглаасаар агаад маш их шархлуулсан байдаг дотоод сэтгэлээ. Хүн дотроо нөгөө нэг ихийг дарах үед сэтгэл хөдлөл ингээд тесэрдэг. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхлээр бухимдал тэ эсвэл уурлаж уцаарлах. Тэгээ биеэд нөгөө барьж төвчгүй байх те цохих нүдэгт тэгээд уураа барьж чадахгүй байх гэх мэтийн сөрөг сэтгэл хөдлөлөөр бас илэрч болдог. Тэгээд сэтгэл хөдлөлөө гаргах ёстой 6 шалтгааныг хэлье гэж бодлоо. Тэгээ мэдрэмжээ дарж нуух биш. Нэгдүгээрт нь мэдрэмжээ дарж нуух биш. Зөв илэрхийлэх нь сэтгэл санааг тайвшруул, стрессээс хамгаалдаг. Бол илэрхийлэхгүй байх үед бидний уур бухимдал, гуниг, айдас дотроо хадгалагдаж, сэтгэл болон мэдрэлийн өвчин, биеийн өвчлөл үүсгэж эхэлдэг. За, хоёрдугаарт сэтгэлээ нээлттэй илэрхийлсэн үед биднийг ойлгож, дэмждэг хүмүүс илүү их бий болдог. Тэгснээр бид найз нөхөд гэр бүл хайртай хүмүүстэйгээ харилцаагаа улам илүү гүнзгий болгож чаддаг байх нь. За 3 дугаарт хүн угаасаа байглаасаа цаанаасаа сэтгэл хөдлөлөөрөө харилцдаг байсан. Одоо өөрийнхөө дотрыг юу хэлж байгаагаа илэрхийлэх нь бидний байгалийн шин чанар юм аа. Ингэснээр бид дээр үеэс өөрийгөө амьд үлдэх, хамтран ажиллаж, хамтран амьдрах нэг чухал арга хэрэгсэл нь болдог байсан бөгөөд ад жаргал, уйтгар гуниг, уур зэрэгэнд бид бүгдээрээ өөрийгөө илэрхийлэх байгалийн нэгэн дохой бодог. За 4-дүгээрт мэдрэмж нь дотоод сэтгэлийн дээр хэлснээр дохой бөгөөд энэ байгалийн дохой өөрийгөө илэрхийлэх дохой бөгөөд жишээлбэл би ууртай гунигтай байна гэдгээ харуулж өөрийгөө илэрхийлснээр намайг анхаараач надад нэг юм хэрэгтэй байна шүү гэдгийг хүмүүс сануулад байгаа гэсэн үг. Энэ нь бид нар өөрсдийгөө хамгаалж намайг ойлгооч гэсэн тэр нэг хэрэгцээг хүмүүст ингээд илэрхийлээд байна гэж ойлгож байна. За 5 дахь нь болохоор бид мэдрэмжээ илэрхийлснээр өөрийгөө илүү сайн ойлгоход тусалдаг. Жишээлх юм бол би юунаас айдаг вэ? Би юунд дуртай бэ? Би юунд баярлдаг вэ? Би яг ямар зүйл болоход би гомддог вэ гэдгийг ярьж явах хугацаанд өөрийгөө илэрхийлж байх хугацаанд тэрийг ойлгож авдаг байх нь.
За 6-ад нь болохоор мэдрэмжээ таньж илэрхийлж удирдах чаддаг одоо хүмүүс нь илүү амжилттай, уян хатан, өөртөө ихтэй байдаг бөгөөд IQ гэд мэднэтэй emotional intelligent гэд IQ өндөртэй хүмүүс амьдралын хүнд нөхцөлийг ухаалаг байдлаар даван туулах чадвартай байдаг юм байна. Тийм болохоор бид ингээд мэдрэмжээ маш зөвөр илэрхийлж сурах нь маш чухал. Тэгснээр бид одоо бусад хүмүүстэй харилцаагаа зөв барьж тэгээд зөв илэрхийлж өөрийнхөө дотор болоод байгаа зүйлсийг гаргаж ирснээрээ тэр дотроо одоо өөрийгөө ингээд зовоохгүйгээр тэр гомдол, бухимдал, баяр баясгалан, гуни гутарлаа ингээд гаргаж чаддаг болох нь одоо нэг төрлийн амьдралыг ингээд утга учиртай болгож байдаг. Бид нар мэддэг шүү дээ. Жишээлбэл ингээд зарим нэг хүмүүс нэг ямар ч реакцгүй байгаад идэв штэ тий. Одоо жишээлбэл одоо эмошн нь ерөөсөө ингээд юу яахгүй эмошн нь ерөөсөө мэдрэгдэхгүй тэр бол бас нэг төрлийн өвчин байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо тэр хүнд эмошноо гаргаж бидний дотор байгаа мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг чинь тэр хүний амьд байгааг илэрхийлж байгаа. Хэрвээ тэр хүн мэдрэмж, өөрийн гэсэн мэдрэмж тэгэж эмошнгүй баяр баясгалан, уйдгар гунаг аж аргалыг мэдэрч чадахгүй бол энэ амьдрал ямар ч утгагүйгаас гадна бусдыг ерөөсөө ойлгох чадваргүй болчдөг. Тэгэхээр зарим нэг талаар одоо жишээлбэл тийм эмошно сэтгэл хөдлөлөө байнга даардаг, сэтгэл хөдлөл мэдэрдэггүй хүмүүс маш хэрцгий хүмүүс болоод идэг зарим талаар. Тийм болохоор эмошно гаргаж чаддаг, илэрхийлж чаддаг, мэдрэмжээ нэрлэж чаддаг, түүнийгээ зүгээр гаргаж чаддаг хүмүүс бол яг амьдрсан шиг амьдарч гин гэдэг талаар нэг талаар тийм болчихж байгаа. Тэгээд гэхдээ мэдрэмжээ одоо жишээлбэл ингээд илэрхийл гэдэг байгаа шүү дээ. Мэдрэмжээ илэрхийл гэхэд одоо нэг тийм хоёр туушгээ бас мэдрэмжээ бас хэтэрхий туушарч мэдрэмжээ илэрхийлж болохгүй. Одоо жишээлбэл одоо энэ ихэвчлэн хосуудын харилцаан дээр их гардаг тий. Одоо өөрийгөө хэтэрхий сайн хүн болж дөвөөлгөж одоо эхнэр нөхрөө хэтэрхий муу хүн болгож ингэж харагдуулж ингэж ярьж авдаг тий. Энэ бол буруу байгаа байхгүй. Яагаад гэвэл энэ болохоор бүр тийм тууширсан сэтгэлгээ байгаа. Би сайн чи муу. Эсвэл би муу чи сайн тий. Ямар нэг зүйлийг дандаа ингээд сайн муугаар нь ингээд ялгчдаг тий. Ямар ч бай хар цагаан шиг ч юм уу ингээд ялгчдаг. Энэ бол хэтэрхий турширсан одоо үзэл бодол байгаа. Тэгээд биднэрт яагаад ийм тууширсан үзэл бодол ингээд одоо ярьж ах ярьцаандаа ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлж байх хугацаанд мэдээч хэрэг сэтгэл мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг чинь те ямар нэг юм тохиолдсон, ямар нэг юм юмнаас болж байгаа баснаас болоод тэр зүйл тохиолдож байгаа тий. Тэр мэдрэмжээ илэрхийлэхдээ за жишээлбэл одоо эхнэр нөхрийн харилцаан дээр гэж одоо ярих юм бол өөрөө хэтэрхий зүв болгоод нөгөө хүнийг хэтэрхий буруу болгоод ярьж байгаа бол энэ нь магадгүй тухайн тэр одоо хүн болохоор бага наснда авсан буруу нөгөө нэг хүмүүжлээс болдог. Одоо жишээлбэл сайн биш л бол муу гэсэн итгэл үнэмшилтэй хит байгаад байдаг тий. Бүх зүйлийг ингээд дандаа хоёр туйлд хувааж үздэгээс одоо тийм хүмүүжлээр өссөн болохоор бас яг тийм хандлагатай болчдаг. Тэгээ хоёрдугаарт нь болохоор одоо
сэтгэл зүйн шарахнаас сэтгэл зүйн шарах тэгээд дээрэс нь тийм травматай тийм тулгарсан үед хүмүүс бас их тийм сэтгэл зүй гаргадаг гэж би уншиж байсан байна. Хэд докторгүй, хүчирхийлэлтэй, эсвэл эрсдэс орчинд өссөн хүмүүсийн тархин аюулгүй ба эсвэл аюултай гэдгийг хурдан ялгахын тулд одоо энэ сэтгэлгээг илүү сайн хөгжүүлсэн байдаг гэж байгаа. 3 дугаарт нь болохоор сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой одоо жишээлбэл сэтгэл готролтой, төвшөөртэй, эсвэл бүр төгс төгөлдөр байх хандлагатай эсвэл багтаа хүчирхийлүүлж өссөн тийм хүмүүс яг ингэж хит туушраад байдаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор яг мэдрэмжээ илэрхийлэхдээ та нөгөө талыгаа одоо жишээлбэл хит буруутгаад өөрийгөө хит зөвтгөөд байна уу, эсвэл өөрийгөө хит буруутгаад тэр хүнийг хит зөвтгөөд байна уу гэдгээ сайн ялгаж салгаж одоо илэрхийлээрээ яриараа. Тэрнээс биш одоо бид бүгдээрээ одоо мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ямар ч мэдрэмж бол зүгээр. Тэр мэдрэмжээ харин зөвөр илэрхийлэх нь одоо таны дотор байгаа сөрөг жишээлбэл энергийг ингэж гаргаж авахад их тусалдаг, өөрийгөө эдгэхэд юм тусалдаг зүйлүүдийн нэг юм шүү. Тэгээд би сая бодлоо л да, одоо ингээд бид нэр ингээд сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх нь маш чухлаа гэд яриад байдаг те. Тэгэхэд заримдаа биднэрт бас ингээд бидний мэдрэмжийг, бидний сэтгэл зүйг ойлгох хүмүүс бидний эргэн тойронд байх нь магадлал маш өндөр байгаад байдаг. Одоо жишээлбэл эхнэр нөхөр хоорондоо харилцаа холбоо сайтай биш, эсвэл эцэг эхтэйгээ харилцаа холбоо сайтай биш. Яг тийм гоё өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлчих найз нөхөд байхгүй, эсвэл ихч дүүгөө ч юм уу тийм ганцаарцсан болвол одоо яах ёстой юм бэ гэсэн асуулт гарна те. Хэрвээ одоо юу яах хэрэгтэй? Одоо танд хэрвээ та хэрвээ одоо жишээлбэл ингээд өөрийнхөө мэдрэмжийг ингээ хүмүүст ярихад тэр тэдгээр хүмүүс нь одоо ойлгохгүй бол яагаад гэхээр одоо жоохон тийм сүрэгч юм уу, эрүүл биш харилцаатай үед эсвэл таны бодож байгаагаас шал тис хүндлэн үзэл бодолтой хүмүүс харилцаа ингээд таны ингээд ярьж байгаа сэтгэл мэдрэмжээ ч ойлгохгүй бол яах вэ гэдэг асуулт тулгарч байж болно. Тэгэхээр тэр хүмүүс одоо яагаад бидний зарим хүмүүстэй одоо эцэг эхчүүд, эхнэр нөхрүүд хоорондоо ойлголцохгүй байх чдүүсүүд яагаад хоорондоо ойлголцдоггүй бэ гэхлээр нэгдүгээр нь болохоор хэрвээ одоо таны ярьж сэтгэлээ илэрхийлж буй хүн чинь өөрийн сэтгэл хөдлөлийг таних, илэрхийлэх чадваргүй, таны мэдрэмжийг ойлгож хүлээж авах чадваргүй болвол ерөөсөө таныг ойлгож чадахгүй шүү. Энэ бол одоо зөвхөн тэдний асуудал болохоос ш таны нөгөө нэг мэдрэмжээ буруу илэрхийлээд байна. Эсвэл таны мэдрэмж буруу гэсэн үг ерөөсөө биш юм шүү. Мэдрэмжээ одоо жишээлбэл илэрхийлэх нь та ямар мэдрэмжтэй байх чинь бол бүгдээрээ зүгээр тэр мэдрэмжүүд чинь бүгдээрээ байж болно. Тэгээ хамгийн муу мэдрэмжээс хамгийн аз жаргалтай ямар ч мэдрэмж зүгээр гэж байгаа шүү. Тийм болохоор мэдрэмжээ одоо нэгдүгээрт нь хэрвээ таныг одоо тантай ижилхэн үйл явдал тохиолдоогүй, тань шиг одоо яг замаар өсөж хүн болоогүй, яг тэр одоо зүйл тохиолдож байхад дагалдах хүчин зүйлүүд нь одоо тохиолдож исэн хүчин зүйлүүд нь өөр байх тохиолдолд бол хүмүүс одоо таны яг юу мэдрээд явж байгааг чинь ойлгоход маш хэцүү байдаг. Одоо салалт юм уу, эсвэл хагцал юм уу тэр мэдрэмжүүдийг ойлгож мэдгүй хүмүүс таныг ойлгоно гэдэг бол
маш хэцүү. Тийм болохоор та тэр зүйлийг ойлгохгүй байна гэд тэдгээр хүмүүст бас буруу өгч болохгүй. Тэгээ хоёр дахь нь болохоор одоо таны мэдрэмжийг сонсоход бэлэн биш, зарим хүмүүс сонсоход бэлэн биш байдаг. Одоо жишээлбэл би одоо ингээ хэлээ штэ, би ингээ дууртай байна, гунигтай байна, би ингээ гомдоод байна гэд хэлэхэд одоо эдгээр зүйлс нь эдгээр үгс нь болохоор тэр хүмүүсийг заримдаа өвтгөж болно. Яагаад тэгэхээр тэдгээр нь одоо энэ гунигтай байгаа, зовлонтой байгаа, ууртай байгаагийн шалтгаан нь өөрийгөө гэж нөгөө нэг ойлгодог учраас тэр зүйлийг сонсохыг хүсдэггүй. Жишээлбэл та одоо би гомцсон байна гэж хэлэхэд нөгөө хүн чи юу гэж ойлгохгүй вэ? Тэгвэл би муу хүн болж таарлаа гэж ойлгодог. Гэхдээ та зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг хуваалцаж байгааж нөгөө хүнд болохоор таны ингэж хэлж байгаа нь шийтгүүлж байгаа мэдрэмж төрүүлдэг учраас тэр одоо таныг ингээд сонсохоос ч юм уу та ингээд мэдрэмжээ хуваалцаад маш эсэргүүцэлтэй, бухимдалтай, шүмжилтээр хүлээж авах магадлал өндөртэй учраас та одоо жишээлбэл мэдрэмжээ бас яг ямар хүнд илэрхийлж байна вэ гэдгээ маш сайн ингээд тунгаан бодох хэрэгтэй. Мэдээгээд хэрэг одоо та тэглээгээд одоо жишээлбэл тэр хүнд хизээч мэдрэмжээ илэрхийлэхгүй байна гэсэн үг биш. Зүгээр одоо тэр хүн одоо тэр хүнд одоо жишээлбэл зүгээр өөрийгөө ойлгуулах гэдэг байгаа шүү дээ. Тэр хүн зүгээр өөрийгөө ойлгуулахын тулд одоо жишээлбэл зүгээр мэдрэмжээ илэрхийлэх болж байна. Тэгэхээр та одоо жишээлбэл нэг удаа ингээд хоног 2 удаа мэдрэмжээ илэрхийлж үзлээ. Тэнгүүд тэр хүн шууд өөр дээрээ ингээд буруу хүлээж аваад тэгээд шууд өөрийгөө одоо ингээд өөртөө хаалт босгоод тэгээд таныг ингээд шүмжлэх маягтай болчихвол одоо тэр хүн ингээд өөрийгөө буруутгах байгааг шинж агаад байгаа байхгүй. Тэгэхээр би одоо жишээлх юм бол та одоо чи намайг одоо хүндлээгүй сонсохгүй байгаад би гомдож байна гэж одоо хүлээж хэлхийнхээ оронд танд одоо жишээлбэл одоо тэгж хэлэх юм бол тэр хүн юу гэж ойлгох вэ гэхлээр ингэж ойлгох юм байна л да. Би л дандаа чи намайг буруутгаж байна. Тэгээд тийм учраас одоо чи ингээд одоо ийм мэдрэмж төрөөд байна гэсэн мэдрэмжийг ингэж авах юм. Тэгэхээр нөгөө нэг ярьж байхдаа баг зэрэг өөрчлөх жишээ нэ тэ. Чи намайг гомдоосон гэж хэлхийнхээ оронд би өөрийгөө үнэлэгдээгүй мэдэрсэн гэж гэх юм уу те. Ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл тэр хувь хүнийх нь одоо юунд одоо үнэлэмжинд нь халтггүйгээр одоо өөртөө яг ямар мэдрэмж мэдрэгдэж байгааг бодоод тэгээд зүгээр илэрхийлээ. Энэ маш хэцүү л дээ. Бидний угаасаа юунд одоо ингэж ярилцаж сураагүй бол маш хэцүү зүйл байх. Гэхдээ бас тийм болохоор тэрийгээ ингээд тэр харилцаагаа ингээд шууд хачиж юусоо болохгүй. Аль болох ингээд эцсийн үедэл ингээд юу яах хэрэгтэй одоо тийм зөв эрүүлэр харилцаагаа доктортой авч үлдэхийг бодох хэрэгтэй. Тэгээд эцээц та хамаг
чадах зүйлээ хийсэн гэдэг чинь л хамгийн гол үр дүн байгаа. Та мэдрэмжээ илэрхийлсэн гэдэг чинь маш том юу гэх юм бэ? Маш том зүйл, зоригтой зүйл хийсэн шүү гэж байгаа байхгүй юу? Тэгээд мэдрэмжээ болвол ингээд байнга зөвөр илэрхийлж сурах нь одоо бидний сэтгэл санааг ч өдрөг байлгадаг, өөртөө илүү ихтэй болгодог, би өөрийгөө юу хийсэд байгаа гэдгээ илүү сайн мэддэг учраас бүр ингээд мэдрэмжээ хавд дарж ингээд юу яахгүйгээр мэдрэмжүүдээ ингээд бүр ингээд блоклохгүйгээр мэдрэмжээ зөвөр аль болох илэрхийлж байгаарэ гэж хүсье. Тэгэх юм бол таны амьдралд маш том өөрчлөлтүүд гарах болно. Гэхдээ мэдрэмжээ илэрхийлж байна гэд бүх зүйлийг гомдлох бол биш те. Гомдлох, мэдрэмжээ илэрхийлэх хоёр чинь шал өөр зүйлсүүд. Тэгэхээр тэрийг бас ингээд ялгаж салгаж ойлгоорой. Байнга нэг зүйлд юунд гомдолдог бэ? Яг тэр зүйл чи яг юунаас болоод байна? Тэр мэдрэмж чинь яг ямар зүйл дээр хүргэдэг бэ гэдгийг та одоо бодоод үзээрэй. Тэгээд гомдлохгүйгээр зөвөр өөрийгөө илэрхийлж, ад жаргалтай байгаа мэдрэмжээ илэрхийлж, уйтгар гунигтай эсвэл тэ гуниг гутралтай байгаа бол тэр яг мэдрэмжүүдээ зөвөр илэрхийл, зөвөр тайлцуураарай. Тэрний яг юугаар ч илэрхийлж болно та. Гэхдээ хэрвээ ярихыг одоо хүсэхгүй, ярмааргүй байгаа бол зургаар, бичгээр өөр хийх туртай зүйлээрээ ч гэсэн гаргаж болно шүү. Гэхдээ ямар ч тач өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө дотоод сэтгэлийг юу болоод байгаагаа бити хавдараарай. Тэгээд таны амьдралд амжилт хүсье. Баярлалаа сонссонд.